Бүгдээрээ сайн байцгаана уу? За, би 5 жилийн өмнө влог хийдэг байсан. Мэд хүмүүс нь мэдэх бах, тийм мэдгүй ч гэсэн мэдгүй бах. Тэгээд би 5 жилийн өмнө влог хийдэг байжгаад гин влог хийхэ болцсон. Тэгээд би 5 жилийн дараа YouTube дээр одоо дахин бичлэг хийхээр ирж байна. За, тэгээд би 5 жилийн хугацаанд яг юу хийсэн? За, тэгээд би яагаад влогоо хийхэ болсон? За, би яагаад дотоод хэргийн их сургууль тэнцэн тухайга өнөрөө мейкап хийнгээ ярилцгаая. За, ямар ч бүгдээрээ эхлээд арьсаа чийгшүүлээ. Арьсны өмнөх серум тонер. Энэ болохоор нөхцөлтийн эсрэг тонер серум байгаа. За, би ер нь яагаад 5 жилийн өмнө влог хийдэг байсан бэ? Одоо зарим хүмүүс нь бас мэдж байгаа хата нэг иймэрхүү бичлэгнүүд байгаа. Одоо зарим нь бичлэг нь миний YouTube дээр байгаа. 9 дугаар ангита би бичлэг хийж эхэлжсэн. Тэгээд тэр нь болохоор хичээлийн хэрэгслээ цуглуулсан миний нэг өдөр гээд тэгээд тэр үедээ болохоор би айгүй ийм влог одоо ингээд хүнтэй юм ярих одоо юм бичлэг хийх айгүй дуртай байсан. За тэгээд 5 жилийн хугацаанд би хамгийн сүүлийн бичлэгээ болохоор 11 дугаар ангида бичлэг хийжсэн байх. Тэрнээс хойш би яагаад бичлэг хийгээгүй вэ гэвэл 12 дугаар ангид ороод мэдээж элсэлтийн шалгалт болсон. Элсэлтийн шалгалтын дээр би угаасаа хичээлдээ айгүй сайн шамдаад би давталганд явсан, хажуугаар нь ажил хийжсэн. Тэгээд ер нь завсарсан байх гэж бодож байна. Зүгээр л дараа нь хийндээ гэсээр байгаа. Тэгээд 5 жил болсон. За, ер нь бол миний 5 жил бичлэг хийгээгүй шалтгаан нэг иймэрхүү л байна. Ямар нэгэн өөр гадны маш том юм хүчин зүйл байхгүй ч гэсэн би зүгээр л ингээд за дараа нь хийндээ одоо хичээлдээ шамдж байгаа юм чинь би жоохон байжгаад хичээлээ дуусгачаад ийшээ хүчүүд хийндээ гэсээр байгаад ер нь бол миний хугацаа явсаар л байсан юм байлээ. Нийгмийн давталгаанд суудаг байсан. Тэгээ ер нь бол анханасаа миний одоо тэхээс тарсан хүсэл гэх юм бол манай ах бас онцгой байдлын сургуулийг төгссөн. Тэгээд ер нь би ингээ багаасаа юм нэг юм хувцас хараад өссөн болохоор нэг тийм цэрэг сагтаагийн хүн болъё гэж айгүйх боддог байсан. Тэгээд за ер нь би тэхээс л орох юм байна гэж 12 дугаар ангидаа бодоод гэхдээ миний хувьд бол яг 2 сонголт байсан л да. Нэг бол дотоод хэргийн их сургуульд орно. Нэг бол мөсийн хуулийн ангид орно гэж бодож байсан. За тэгээд би 12 дугаар анги 11 дугаар ангийнхаа ер нь бол өвлөөс эхлээд ч юм уу хавраас эхлээд нийгмийн сургалтанд сууж эхэлсэн. Тэр нь бол жил гарам суусан. Тэгээд тэр хугацаанд би хажуугаар нь ажил хийгээд ер нь бол ингээд айгүй завгүй явдаг байсан байхгүй юу? За тэгээд явж байгаа төгсөлтийн баяр болоод за тэгээд ээж болоод өөрөө хүссэн сайн оног авч чадаагүй. Гэхдээ бас тийм амар мууч биш. Ер нь бол 650-тай авсан. Би ингээд хоёрхан сургуулийг л одоо юу хийсэн? Хүсэлтэд явуулсан. Нэг нь болохоор дотоод хэргийн сургууль, нөгөөх нь болохоор музейн эрх зүй. За тэгээд гисэн чинь хоёуланд нь би хүсэлтэд өгсөн чинь би тэр жил хоёуланд нь миний оноо хүрээгүй. Тэгээд би бүр ингээд айгүй амар бараг л сэтгэл готролд орохын наагур болоо надад айгүй хэцээсэн бохгүй ингээд зөндөө хүлээсэн. Тэгээд яг хүссэн оноогоо авч чадаагүй болохоор бүр ингээд надад амар хэцүү санагдаад тэгээд би нэг жил одоо өнчхүү яах вэ гэж бодож байгаад за ямар ч сан өнчхгүйгээр глобал удирдагч их сургуульд ерөөс эрх зүйн ангид сурах гэж бодоод тэгээд би нэг жил глобал удирдагч сургуулийн эрх зүйн ангид сурсан. Тэгээд энэ сурсан хугацаанд надад бүр маш гоё байсан. Ер нь бол ингээд хамт олонтой найз нөхдөдтэй болоод ирэнгүүд ингээд миний сэтгэл санаад хүртэл ингээд дагаад ингээд амар гоё болоод ингээд шинэ харилцаа үүсгэх нь маш гоё санагдчихсан. Хүмүүстэй найзлал нөхөрлөөл тэгэл урлагийн үзлэг тэгэл спортын наадам болол яг тэр бүхэнд айгүй гоё ингээд нэг жил өнжөөгүүдээ баярлсан гэх юм уу. Тэгээд би ер нь хавар манай хичээл дуусаад 5 сар гараад манай хичээл дуусаад ингээд бүгд амралтын байдалтай. Тэгээ хавар хичээл маань дуусаад амраад байжсэн чинь би Солонгосын хүүхдүүдийн тоонд багтаад за тэгээд 106 сар гараад би бүх виз материалаа бүрдүүлээд гэхдээ яг гол юмд би нөгөө нэг за би одоо энэ глобал удирдагч их сургуультай ингээд 4 жил сурыг
надад амар таалагдчихин гэж бодоод би ингээд явж исэн чинь одоо Солонгос явах хүүхдүүдийн тоонд багтаад тэгэд би ер нь бол ингээд визээ мэдүүлсэн байсан байхгүй юу. Тэг яг тэр хугацаанд нөгөө 5 сард нөгөө дотоод хэргийн сургуулийн эсэлт болд нь штэ. Яг тэр үеэр нь би өмнө жилийнхаа нөгөө нэг ээшээ оноо 2 жил хүчнтэй байдаг болохоор за зүгээр л юмыг яаж мэдхүүгээд юу яасан. Дотоод хэргийн сургууль бүртгүүлсэн байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ангид. За тэгээд гисэн чинь дотоод хэргийн сургуулийн дүүн гарваа. Солонгос руугаа явах ингээд юмдаа бэлдээд виз мэдээ өгөөд ер нь бүх юма янзлуулаад ер нь бол яг явах болсон байсан. За тэгсэн чинь 6 сарын 28 билүү 29-нд 5 дахь өдөр байсан байхгүй юу. Тэгсэн чинь яг нэгд өдөр нь би Солонгос руугаа явах гээд тэгсэн чинь над руу нэг дугаараас залгаа. Тэгээд би юу бодохгүй ингээ авсан чинь за дотоод хэргийн сургуулиас залгаж гин та ингээд нэмэлт одоо юугаар эсэлтээр одоо ингээ тэнцэн байна. Та тэгээд юу ирэх боломжтой юу нэгд өдөр одоо ер нь бол ингээд юу эмчийн үзлэгтээ ороод тэгээд ирэх боломжтой юу гэдгсэн. За тэгэл одоо өстө бөөн бодол болж юм чинь. Гэтэ би багаасаа ингээд дотоод хэргийн сургуульд ингээд одоо орох сонирхолтой мөрөөдөлтэй байсан болохоор зүгээр л ингээд аав ээжтэй хэллгүй шууд ингээд уцаар ярьж захтаа орох боломжтой. Би нэгтгэд яваад чи гэж шууд хэлсэн байхгүй юу. Тэгэл надад бүр ингээд амар гой санагтаал. Тэгээд ээж аавдаа хэлэх болсон. Тэгээд би ээж аавдаа яг юу ч хэлхээ мэдэхгүй. Дотоод хэргийн сургууль би ингээд ээж аавдаач би яг бүртгүүлсэн гэдгийг хэлээгүй. Тэгээд би дотоод хэргийн сургууль ээж ингээд 5 сард бүртгүүлсэн байсан юм аа. Тэгсэн чинь ингээд намайг нэмэлт эсэлтээр тэнцэн гинэ гэд. Тэгэл одоо ингээд би нэгтгэж Солонгос руу явах гэдэг. Нэгтгэд намайг дотоод хэргийн сургуулиас дуудах гэдэг. Тэгэл би одоо яг яах вэ? Одоо нэг юм л заавал болох хэрэгтэй гэд. Уг нь бол би Солонгос явах одоо ингээд нөө виз, тийз бүх юмаа ингээд захиалсан байсан байхгүй юу? Тэгэл шууд одоо нэгтгэхдээ л явах байсан. Тэгэл би одоо ингээд амар ээж аавдаа хэлж чадахгүй айгаал одоо яах вэ гэж бодоол. Намайг одоо юу гэж хүлээж авах вэ гэл. Тэгэл би одоо ингээд би над руу дотоод хэргийн сургуулиас залгасан. Тэгээд би одоо ингээд ер нь бол орох чинь. Тэгээд би Солонгос явахгүй би зүгээр л хүссэн сургуультаа орё ярьсан байхгүй юу. Тэгэд манай аавч хэрж гисэн. Чи багасаа хүссэн юм чи өмнө жил орох гэж гисэн орж чадаагүй юм чинь чи өөрөө мэдээгээд тэгэд би ер нь бол тэхис рүү орохоор шийдсэн. Тэгээд яг үүндээ бас ингээ нөө тэхис чинь ур чадварын шалгаалт, эрүүл мэндийн шалгаалт, бие бэлтрийн шалгаалт одоо ингээ шалгалтуудыг ингэж авч оруулдаг. Тэнгүүд ингээд би тэрэндэн тэнцэхгүй байх үү гэж айгүй хайсан. Хэрвээ тэрэндэн тэнцэхгүй байх юм бол би дотоод хэргийн сургуульдаач орж чадахгүй. Тэгээ бас Солонгос руугаач явж чадахгүй болоод айгүй айгаад. За тэгтээ ямар ч юмыг яаж мэдгүй одоо зориглоод үзьгээд тэгэл би шууд Солонгос явахд хийзээ буцаагаад дотоод хэргийн сургууль руу нэгд өдөр нь атсан байт юм аа. Маш олон хүүхдүүд ер нь бол дотоод хэргийн сургууль руу орох хүсэлтэй байдаг шүү дээ. Тэгээд би ер нь бол энэ түүхээрээ юу ярих гээд байна вэ гэвэл дотоод хэргийн сургууль руу одоо ингээд орсон тухайгаа тэгээд ер нь бол голд нь ямар ингэж юм туулж орсон тухайгаа ер нь бол ярих гэж байгаа. Тэгээд хүмүүс ер нь бол ингээд айгүй хурдан шантарчдгийг шүү дээ. Одоо ингээд за би энэ жил тэнцээгүй юм чинь тэгээд одоо өөр сургуульд ороод одоо ингээд хүсээгүй мэрэгчлэрээ явъя ч юм уу. Бол чамд ингээд бүх боломж байгаа болохоор чи ингээд одоо ингээд орон одоо эцээ хүртэлтэй ажиллаарай гэж хэлэх байгаа. За одоо ер нь бол ингээд бүүнөрөө дотоод хэргийн сургууль руу орж ирцгаая. За тэгээд би ур чадварын шалгалтаа өгсөн, эрүүл мэндийн шалгалтаа өгсөн. За ингээд ер нь бол би сэтгэл зүйн шалгалтаа өгч байгаа. Тэг ингээд би ер нь бол ингээд дотоод хэргийн сургуультай тэнцэж байгаа. Тэгэнгүүт одоо манай сургууль нь 30 хоногийн нөгөө нэг хээрийн бэлтгэл сургалтын төвд хамрагддаг. За тэгээд тэрэнд би явахдаа айгүй хайжсэн ер нь бол зөте яана би чадахгүй байх уу дээ. Би чинь одоо ингээл бас тэг гэр орноосоо нэг амар холдож үзээгүй, аав ээжээсээ холдож үзээгүй юм чинь 30 хоног ингээл яана гэж бодоод би ер нь айгүй айжсэн бохгүй юу. Тэгэл би өөрөө дуртай, би өөрөө ингэж хүсэж орсон болохоор за би даваад гарнаа гэж ингээл өөртөө амлалт өгөөд. За тэгээд би 30 хоног одоо бидний хэлс занснаар карантинд явсан. За гэтээ эхний 7 хоног ч юм уу надад ер нь бол жоохон хэцүү
байхын үед бол байсан. Гэтэ тийм амар хэцүү байгаагүй. Ягаад гэвэл өглөө эрт босно. Тэгэл гимнастикын гарна. Тэгэл хичээлүүд орно, жагсаалын бэлтгэл орно. Гэхдээ яг ганц юм нөгөө нэг миний дуртай зүйлүүд би ингээд өөрөө хүсэж орсон болохоор одоо жагсаалын бэлтгэл, одоо галын бэлтгэл гэдэг нь надад бүр маш сонирхолтой санагдчихсан. Бүр үнэхээр сонирхолтой ингээд байн үзмээр санагдаад, байн оруулмаар санагдаад. Бид нар болохоор яг ур чадварын шалгалт, сэтгэл зүйн шалгалт, эрүүл мэндийн шалгалтаа өгөөд яг дотоод зэргийн сургууль тэнцсэн биш. Одоо карантиндаа яваад 30 хоног туулаад ирэх юм бол яг тэнцсэн болоод цэргийн тангараа өргөө сонсог цолоо гаргаж явдаг байхгүй. Тэгээд яг тэр үед суралцагч байхдаа би одоо ингээд айгаал одоо би үнэхээр ингээд хүсэж орсон. Тэгээд би одоо эндээ ингээд заавал шантрахгүй одоо хичээх хэрэгтэй гэж бодоод тэгэл дараагийн 7 хоног манаас надад амар гоё болоод ирсэн баггүй. Ягаад гэвэл би дассан. Цагийн хоолндоо дасаад, өглөөний сэрүүлгэндээ дасаад айгүй гоё болоод эхэлсэн. Тэгэл айгүй олон шинэ найзуудтай болсон. Бүгдээрээ ингээл яг нэг зорилгын төлөө тэгэл бүгдэнтэй ингээл найзлал манай одоо ингээл баг дарганаас одоо салгаан захирагч хүртэл айгүй гоё хайртай хүмүүс байсан. Одоо ингээд хинэн ч ингээд шантрахгүйгээр бүгдээрээ хамтдаа ингээд сонсог цолоо гардаж авсан. Тэр нь маш гоё. Ингээд сургуульдаа одоо ингээд сонсогч болоод орсон ч гэсэн айгүй гоё юм дурсамж болоод үлдчихдэг. Одоо ингээд би тэгэд манай ангийнхан байнга ярьдаг. Карантинд нэрээ ингэжсэн тэгээ тэгжсэн тэ гэл айгүй гоё дурсамжтай болоод үлдчихдэг. Карантиндаа явж ирээд нэг 10 гаруй хоногийн дараа би тэгэд одоо манайх сургууль одоо ногоон оролтын ажилд явдаг. Тэгээ тэр бол бүр маш гоё. Ингээд анги хамт олноороо бүр яг нэг хүн шиг болоод ирдэг баггүй юу. Тэг ингээд бөөнөрөө ингээд ангаараа ногоон хураалтанд явдаг. Тэгээ тэр нь бол одоо бидний одоо ингээд хувьд одоо хүртэл ингээд амар гоё санагдаг. Бүр ингээд ногоон дээр ингэжсэн дээ, ногоон дээр тэгжсэн дээ гэл ер нь бол ногоон хураалтын ажил маш гоё байдаг. Казармд байрладаг, сонсогчийн байранд. Сонсогчийн байранд ер нь бол эхний 1 жилдээ байрладаг. Тэгээ сонсогчийн байр хүртэл айгүй гоё юм дулаахан санагддаг болсон. Нэгдүгээр дамжааны оюутнууд ер нь бол тэр одоо сонсогчийн байрандаа байрлаад тэгээд өдөр оройн хоол, өдрийн 3 хоол цаанаас нь одоо сургуулаас өгдөг байсан. Тэгээ би тэгэд хагасаа мөцөнд гарч гэрлүү хайрдаг байсан. Тэгээ өглөө бөөнөрөө босоод гимнастиканд гарна, оройн тоогондоо явна. Казарм бол үнэхээр гоё гэдэг юм гоё газар. Би сургуультай орж ирээд манайх ер нь бол жил болгон клубүүдийн нээлт гэж болдог. Тэгээ би тэр клубүүдийн нээлтээр надад л бүр ингээд карантин байгаас хойш ингээд миний юу сонирхол татаадсан байхгүй юу? Тэр нь юу вэ гингүүд сонсогч сурвалжлагч гэдэг клуб байдаг. За тэр клуб нь болохоор ингээд сонсогч нар, суралцагч нар очиж одоо яриа бэлтгэдэг, хүмүүсээс яриа авдаг. Тэгээд одоо их сургуулийн пэйж дээр одоо ингээд гардаг гэх юм уу? Тэгээд би ер нь багаасаа бас ингээд нөгөө нэг 5 жилийн өмнөх влог хийдэг байсан болохоор тэрэнд айгүй их орохыг хүсээд карантин давтаал тэрэнд орохыг хүсээд тэгээд сургууль дээр ирээд шууд орсон. Ер нь тэгээд энүүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэвэл одоо дотоод хэрэг сургуульд орох хүсэж байгаа дүүнер маань гэсэн над руу ер нь бол ингээд та өмнө влог хийдэг байсан тэгээд би таныг ингээд дотоод хэрэг сургуульд орсонд ингээд хараад үнэхээр их гайхсан гээд би танараас ингээд юм асууж болох уу гэд ингээд дүүнер маань бичдэг. Тэгээд тэр дүүнертаа ингээд зөвлөмж болох маягаар одоо ингээд өөрийнхөө бяцхан түүхийг одоо хуваалцж байна. Бяцхан зөвлөгөө өгөхөд хичээлүүд дээрээ сайн бэлдээрэй гэж хүсэж байна. Ялангуяа нийгэм, англи хэл, математик ер нь бол хамгийн өндөр оноогоор нь авдаг. Тэгээ энэ 3 хичээл дээрээ сайн бэлдээрэй. За тэгээд мэдээж ур чадвар байгаа. Ур чадвар нь болохоор 100 м, 1000 м-ийн гүйлт. За тэгээд гар дээр сунаалт, уян хатан, тэгээд цогцлбор дасгал гэж байгаа. За тэгээ миний өдөр тутмын мейкап нэг иймэрхүү боллоо. За тэгээд энэ хүү бичлэгийг үзсэнд маш их баярлалаа. Дуустал үзсэнд маш их баярлалаа. Тэгээд хэрвээ та Facebook-ээс үзэж ивэл миний YouTube хаяг болох Амин сарны Ами гэсэн хаягийг ороод үзээрэй. Бас миний 5 жилийн өмнө одоо хийжсэн бичлэгнүүд байгаа. За тэгээд дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай. Дараагийн бичлэгнүүдээрээ ямар хуу бичлэг хийвэл зүгээр вэ гэдгийг комент бичээрэй.